23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Ээжээ оймснууд бүгд сорс. Эргүүлж өмсөд нөгөө тал нь бас сорс. Тэгэхээр амын битүүлж оёод нөгөө талын хайжлаад хайчихс болж л байна. Ээжээ угаасаар байгаа цамцнуудын зах илэгц цагаан цамцаа эндүүдж байгаа түлчгс заханч биш л дээ. Хаяад нэг дотор өмсдөг юм. Хилийн өмдийг угаагаад паарн дээр тогтчихсон чинь шар туяа татчихсан байлаа. Хин живэрлэг арилгачдаг гинлээ. Тэгтээ тэр нь мөнгө л авах байлгүй. Ээж хүүн хот дээр жин их хайс. Таардаг байсан хувцснууд бүгд томдоод байгаа. За тэр ч яах. Цэцэн их чиг эртэд би нэг 10,000 төгрөг зээлээч гэсэн харамлаад өгөхгүй байгаа юм да. 10,000 шүү. Цэцэн их чи танд байдаг шиг ээж байхгүй. Нэг өдөр өлсөд байхаар нь баяна ахад очиж чинь залуу хүн байж хужаа шиг бэцэгээл гэж загинж байгаа юм да. Ямар их гомцсон гэж санана. Байранд ирчгээл толгой өвдөд хөвтөж ирсэн чинь байрны комендат орж ирсэн бодол дараг таад чиртэж хөвдөд байгаа чинь дурлцгаа юу. Гадаагаар салхинд гар сэтгэлээ сэргээ гэж байгаа юм. Хэрвээ тааман байсан бол миний хүүгийн толгой нь өвдөд өштэй гэж хэлээл дулаан гурчуулаад шүл хийж өгөөл хэвтрүүлэх байсан. Ээжээ 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар бичиж авсан биз. Манай ангийнхан сангийн аж ахуй яв төмөр сураас миний гар холгогдоод бүр шүүс гоожоод тэгээд авч явсан дарагтай хэлээ чөлөө авах гэсэн чинь залуу хүн байж юу янгууч юм гэж байгаа юм да. Тэгснэ нэх мө тэнэг усан шүл өгснөө. Идээдвэ залуу хүн зохихгүй гэх юм биш оюутан хүнд олдохгүй идээдвэ гэснэ. За одоо сайхан хоол идсэн чи үлдсэн нэг машин аччих гэж байгаа юм да. Хүмүүс ямар муухай юм бэ? Ээж би таныг санаагүй. Та миний хүү ээжигээ санаж болохгүй шүү. Тэгвэл муу сурна гэсэн болохоор би санахгүй байгаа. Би сайн сурч байгаа. Ээж би саяхан таныг нэг зүүдэлсэн. Та байранд ичхий. Нэхгүй хоол хийгээ. Би идээ суугаад байна. Сэрсэн чи та байхгүй л. Ээж 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү. Энийг хит хувьдаад ах トゥ нарт тараачаар. Мөн би сүүлийн хэд хоног юу ч идээгүй. Махны дутагдлалд орсон юм уу? 2 буйл авдсан чинь манай найзууд намайг хотод ирээд ямар гоё таргалаа вэ гэж ярьж байгаа юм да. Би ер нь Иесуст явдаг ч юм билүү гэж бодож байгаа. Тэнд хоол ундтай байдгийн гэнэ. Та нутгийн хишиг гэж мөнгө авч байгаа үстэй. Авч байгаа бол түрүүний дансыг бичиж авсан гэдэгт би итгэж байна. Би их сайн зураач болсон. Яагаад тэгэхээр өлссөн хүн мөрөөдөж хоолны зураг зурсаар байгаад айхтар гоё зурдаг болсон. Та засаг дарга Батраатаар цаг авч ороод нутгаас төрсэн гоц авьяастан оюутнуудыг яадаг юм болоо гэж судалчаарай. Ичээ манай ангийнхан бүгд л дамжаанд явж байгаа. Одоо ч бүгдээрээ л англи хэл сурах гэдэг болж тээ. Би явъя гэж бодохын надад даанч мөнгө алга. Би ч гэсэн та нарыгаа бас ойлгож байна. Би мөнгөтэй бол 2 дамжаанд зэрэг сурнаа. Өнөр марцснаас таны би сайн уу? Бөөр чинь өвдөж байгасан зүгээр болсон уу? Та миний хүү өвдөхгүй бол ээж нь өвдөхгүй гэдэг шүү. Та худлаа айлхгүй. Би өвдөөгүй болохоор таныг сайн байгаа л гэж бодож байна. Энд бөөрний маш сайн юм байгаа. Би авъя гэж бодоод л байгаа. Мөнгөтэй болохоор бас сүү зөөх их хөрх сав байгаа. Даанч мөнгө байхгүй. За тэр ч яах. Өнөр гинт сандаа мартцсан байж тээ нөгөө тэнэг чинь аав сайн уу? Миний дансны дугаарыг аваад өгөөрэй. Яна ээж хамн хаалгаж өгөхөд ихэлээ нөгөө түүчний ихч гоохынхөө мөнгийг баяртай ээжээ. 23 45 67 88 99 энэ миний хаан банкны дансны дугаар шүү.